гэсэн байж байгаа. Энэ хүрээнд бас дэлгэрэнгүй ажил хийж байгаа. За Шүүгч шүүхийн тамгын газрын ажилтнуудын дунд авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхнээс сургалтыг Арангаа аймагт энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Сургалт нь анхан болон дунд шатны шүүхийн шүүгч шүүхийн тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох соён гэгэрүүлэх зорилготой. Мөн Улсын их хурлын 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан авилгатад тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6-гийн 2.2-т заасны дагуу шүүхийн байгууллага дахь авилгын эрсдлийг бууруулахад чиглэгдэж байгаамаа. Авилга зөрчлөөс урьдчилан сэргийлэх мөн хөрөнгө орлогын мэдүүлэг одоо яг гаргаж байгаа энэ хугацаанд бол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах журам шинжлэгдсэн байгаа. Энэ шинжлэгдсэн журмын талаар хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах талаар ингээд яг цаг үед явж байгаагаар бол ачаал хөтөлтэй юм аа. Сум дундын анхан шатны шүүхт бол нийт 9 шүүгч байх оронтой. Тэрнээс бол одоо 3 шүүгч ажиллаж байгаа 4 шүүгч сая шинжилэн тавигдсанаар бол 4 шүүгчтэй ажиллаж байна. Давзаал цогцын шүүх бол 4 шүүгч ажиллах ёстой, 3 шүүгч ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх бол 3 шүүгч ажиллах ёстой, 2 шүүгч ажиллаж байгаа сая нэг шүүгч нь бол Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч рүү 2 жилийн хугацаанд сэлгээ ажиллахаар томилогдчихлоо. Одоо тэгээ захиргааны хэргийн анхан шатны шүүхт бол нэг шүүгч ажиллаж байгаа гэсэн. Шүүгчийн оронтой бол дутуу хэргийн ачаал бол өндөр байгаа. Улсын хэмжээнд манай аймгийн хэргийн ачаал хэрэг бол хэрэг маргааны бол жилээс жилд өсөж байгаа. Сургалтаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад юг анхаарах вэ? Үнд зүйл шудраг байдлын тухай шүүхийн үйл ажиллагаанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нөлөөллийн мэдүүлэг тэмдэглэл хөтлөх, анхаарах асуудал, шүүгчийн хүний эрхийн захимд системийг танилцуулах хэрэглээ, бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Шүүхийн ерхий зөвлөлөөс авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан сургалтанд Улаанбаатар хотын нийслэлийн болон дүүргүүдийн шүүхийн шүүгчид Арангаа, Баян-Онгор, Булган, Хөвсгөл, Өвөр хангаа, Харин сумын шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнууд гээд 100 орчим төлөөлөл хамрагджээ. Арангаа аймагт шүүхийн тамгын газар нь шүүхийн захиргааны 17, үйлчлэгээний 11, нийт 28 албаа агчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангаж шүүх даслах ажиллагаанд тусалцаа үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар шүүхийн анхан шатны 5, давзаалдах шатны 3, нийт 8 шүүгч ажиллаж байна.